Монголын түүхэн хүмүүс цувралын доторх түүхэнд совд эрдэнэтээр тодрон гэрэлтсэн Монгол хаттын гайхамшигт түүхийн тухай подкастын нэгэн дараагийн дугаар эхэлж байна. Энэ удаа Юан гүрний түүхэнд хамгийн их эрх мэдэлтэй, хамгийн том өргөмж цолтой байсан, бас хамгийн их хор найруулж түүхэнд тодор тэмдэглэгдэн үлдсэн хошоо ухаан тайхуу таж хатны тухай подкастын 3 дугаар хэсгээ эхлэе. Монголын түүхэн хүмүүс. Эрх мэдлийн төлөөх хансшгүй шунал буюу хошоо ухаан тайхуу таж хатны төгсгөл 3 дугаар хэсэг. Монголын төр зүтгэсэн үндэ халтаа гэж бүр Юан гүрний үеэс юм биш үү дээ. Өмнөх хэсэгт хайсан хүлэг хааныг тэнгэрт халингуут таж хатан аюур барууд хүүтэйгээ нийлээд хайсангийн байгуулсан бүх яам тамгын газрыг татан буулгаа зогсохгүй өөрийн бүр хүүтэй нэвлэрүүлэн дайдуу хот хар хурмын хооронд буйхайлан давталгаж байсан төрд үнжээр зүтгэсэн тогтох сайд сан баоно пинжин лоши ёочин түшмэл баоба зуучин түшмэл мөх төмөр цанжун түшмэл ван пи нарын зэрэг им үнж төрийн зүтгэлтнүүдийг бүгдийг толгой дараалан баривчлаад хүүгийнхаа бүлээн цогцыг хөрөөжгүй байхад нь шууд ял тулгаж цаазалсан гэдэг тухай ярьсан. Тийм болохоор л энэ Монголын төр зүтгэсэн үндэ халтаа гэж бүр Юан гүрний үеэс аль эртний үеэс юм байна гэсэн батал төржээ. Тэгэд энэ тогтох сайдыг яасан гэж цаазалж байгааг бүр үнэхээр ойлгосонгүй. Энэ хүний амьдрал ч гэсэн дэндүү эмгэнэлтэй өнгөрсөн байна. Чингмийн хаан суух ийм хууль ёсны эрхтэй хайсан хүүтэн гэж үнжээр зүтгэж дараа нь Юан гүрэнд хүчээ өгснөхийн төлөө тэр үнж зүтгэжсэн хааныгаа таалал болонгот төрсөн ээж төрийн том хатанд ингээд хил сэргээр цаазлагдана гэдэгт бол дэндүү харамсалтай. Энэ баривчилгаа цаазын ялыг гүйцэтгсэний дараа Юан гүрний засаглалын дээд албан эзгүүрч таж хатан төв бичгийн мужийн 100 гарын чансан тэмүүдэр гэж өөртөө үнж морь нохоо мэт зүтгэдэг тийм одоогийнхоор бол цүнх баригч этгээдэг дуудан авчирч 2 дугаар сарын 13-нд баруун гарын чансангаар тохоон томилсон байна. Бодолтой төрүүлсэн хүү хайсан хаан 1-р сарын 27-нд насан эцэслээд сарч болоогүй байхад өөрийнхөө үнж ийм гар хөлийг шууд засгийн тэргүүнд тавьж ийн гэсэн үг. Өмнөх подкастуудад ярьснаар тэр үеийн Юан гүрний төв бичгийн мужийн баруун гар гэдэг нь Юан гүрний төв засгийн газар нь байсан. Уг нь эзэнт гүрэн тогтсон ёсоор таалал болсон хааны их хатан төрийн эрхийг барих зураа их хуралдаг зарладаг журамтай. Гэтэл эзэрхэх төрөмгийн таж хатнал хайсангийн их хатны оронд бүх эрхийг гартаа авчихсан байна. Уг нь хайсан хүлэг хаан их хатан жингээ сүхшэр болон ихрэс тангууд овгийн хит хитэн хатантай байсан байд. Ер нь уламжилж ирсэн ёсоор бол жинг хатан л энэ бүхнийг хийх ёстой байсан байтал тийм боломжийг ерөөсө хадам их нь олгосонгүй. 1311 оны 2 дугаар сарын 13-ны их хуралтайгаар таж хатны баг хуу аюур барууд хунтайжиг Юан гүрний 4-р хаанд өргөмжлөлөө. Ингэж эрх мэдлийн төлөө ухаангүй шунсан таж хатны өний хүсэл нь бүрэн биелжээ. Таж хатан анхнаасаа л хайсан хөлгийг биш күнзээ сортлоор их эцэгтэй илбэрэлтэй гэсэн сургаалаар хүмүүцэн аюур баруудыг хаан залчгаад өөрөө араас нь төрийг хутгаж тийм мөрөөдөлтэй байсан хүн шүү дээ. Аюур барууд хаан ихтэй тэнгэрийг дүрмлэж богдыг мандуулсан нэгүүлсэнгүй өршөөлт чиг ёст хутаг ишт төгс эрдэмт инх амгалан буянт ёроолт хуан тайхуу хатан гэсэн хэрэгэн өргөмжилжээ. Уг нь хайсан хааны хүү хүслэн байсан тул хүүн өргөмжлөгдөж болох байсан ч энэ бол цэвэр тохироогоор аюур барууд хаан болсон байсан. 1307 онд улс төрийн хор найруулгатай сайн авхалчтай таж хатны агараар булган хатныг зайлуулсны дараа хоёр хүүгийнх нь хэн ч хаан сууж болох байсан ч гэсэн аюур барууд ч гэсэн ахтаа найр тавьж дараагийн хаанд дүүн заларна. Дүүн хаан болоод ахынхаа их хүүг залгамжлагчаараа зарлана гэсэн тохироо хийж гэрээс үйлдүүлсэн байсан.
Энэ тохирооны дагуу аюур баруудах хаан ахынхаа хүүг хун таажаар зарлах ёстой ч гэсэн өнөөх л том толгойтой тааж хатан дундуур нь орж аюур баруудын ганц хөвгүүн шид балыг хун тааж болохоор болсон. Юан улсын сударт бичснээр хүслэн багада шазруун зоримог шийдэмгийн хүүхэд байсан байхад шид бол халирамхай сул дорой хүүхэд байсан болохыг хатан айл хэдийн ажиглчихсан тул хожим тэр зоримог шийдэмгийн зантай хүслэн хун тааж болох юм бол таж хатанд огт ашиггүй гэж үзээд шид болох хүүгээ ятгаж агаад улс төрийн тохироогийн зөрчигд хүргэсэн юм байна. Энэ нь Алтан оргийн их хаадын түүхэнд анх удаа улс төрийн гэрээс амлалтаа зөрчсөн явдлыг шид бол хаан хийсэн байлаа. Гэрээс гэдэг үг нь гэрээ, ёс гэдэг хоёр үгийн утгыг агуулсан хууль мэт тохироо юм. Үн эртний ёсыг зөрчиж өөрийнхөө ашиг сонирхлыг дээгүүр тавьсан төрөмгийн таж хатны энэ алхмаас олж юан гүрний төрд ужиг удаан хугацаанд үргэлжилсэн зөрчил нүүрлэж олон хүний үнийг хайрын амиг үрсэн даанч харамсалтай. Таж хатан аюур барууд хаан хоёр шид болыг хун таажид өргөмжлөх ёслолынхоо өмнө хүслэнд Жоуван гэдэг хэрэгэм алтан тамга сойрхсон хайсан хааны хүүг гэрээс ёсоор хун таажид өргөмжлөх биш харин Алтан оргийн олон вангуудын нэг төдий болгоод л замаасаа зайлуулж байгаа цохил төгсөн хэрэг байлаа. Дараа жил нь Жоуван хүслэнг нийслэлээс бүр 3000 км-ийн хол хамгийн өмнөд хязгаарын Юнан мужид бараг л цүлж явуулсан байна. Өмнө нь одоо тэр өвөг эцэг Дармабалагийнх нь эзэмшил Хуажо өвөг гэхэд дайдуугаас 700 км-ийг их л хол гэжсэн бол тэрнээс 4 гаруй дахин хол энэ их юан гүрний бүр өмнөд хил дээр ингээд хаан болох хунтааж өргөмжлөгдөх ёстой хүслэнг хөөж явуулсан байна. 1316 оны 4-р сарын эхээр хүслэн ванг Юнанд хүргэх замд Шанши мужийн Янян хотод эцэг хайсан хааных нь шадар түшмэл байсан хүмүүсээс үлдсэн тухуулуу Шүнжаав болд Лири зэргийн үнж зүтгэлтэн ноёдон сэм цуглараад хааныхаа хүүг хүлээж ясан байна. Энэ тухай таж хатны итгэлт сайд өнөх Тэмүүдэр гэдэг этгээд айл хэдийн олж дуулаад хатанда алтан хошоо өргөчихсөн. Үүнээс олж хайсан хүлэг хааны төрд үнэнчээр зүтгэж явсан тэдгээр сайд түшмлүүдийг тэр нутагдах цэргүүд барин авч алж хядсан. Дайдуугаас явсаар хол замд ихэд альжааж Янанд хүрээд төрхөн зур амсгэж аавынхаа үнж зүтгэлтнүүдтэй уулзах гэж байсан хүслэн ванж ам мөлтөс тэр цэргүүдийн гараас мултарч зүгээ буруулан Алтан нуруунд тийш одсон байна. Тэртээ олон жилийн өмнө 1300-аад оны эхээр эцэг хайсан нь бас л Үлзий Төмөр хааны зарилгаар умардыг сахиж байх тэр үед хүслэн хөвгүн нь Алтан нурууны бэлд төрсөн байсан. Ингээд хүслэн юан гүрнийг одоо эрхшигчдийн төр эрхшигч эмэг их болон авга ахыхаа гараас холдож өөрийнхөө төрсөн нутаг Алтан нуруунд очиж нутаглахыг дээр дүүцсэн байна. Хайсан хүлэг хааны хөвгүн хүслэн ван Алтан нуруугаар суух болсныг дуулсан цагаатаа улсын эзэн Эсэн Бухаач түүнийг ивэлдээ авахар өргөөндөө уран авчиж дайлж цайлсан гэн. Эмэг их таж хуан тайхуу хатан аюур барууд хаан хоёрт гадуурхагдан нийслэлээс хөөгдсөн хүслэн ванг Эсэн Бух энхүү өөртөө татснаар их хааны сэнтэд залрах хууль ёсны эрхтэй энэ хүүг хожим хаанд залж өөрөө ивэлд нь орохыг санаархан улс төрийн тоглоомд ашиглах тийм бодол төрсэн байна. Гэхдээ цагаатаа улсын эзэн Эсэн Бух энэ зорилготой хүрч чадаагүй 1318 онд нас нөхцсөн байна. Энэхүү хун тааж болох тохироотой байсан хүслэнг дайдуугаас хөөн зайлуулсан хойно 1371 оны 1-р сарын 2-нд 15 настай шид болыг хун таажид өргөмжлөх ёслол сүржин гихчээр зохиогдсон байна. Уг нь шид бол эмэг ихтэй бараалхаж бивээр хун тааж болоход нас хит бага бас чадваргүй. Тэгэд ч надаас илүү эрдэм чадaltaй хүчтэй надаас бас ахмад хүслэн ахыг хун тааж болгоод би харин түүнд тусалж бас илүү зохимжтой босоо гэж гуйсан ч гэсэн эзэрхэх төрөмгийн таж хатан мэдэж огт зөвшөөрсөнгөө. Ихэнхээ өгөнд оромтгой аюур барууд хааныг дүлгөөн зантайг нь далимдуулаад таж хатны эрх мэдэл тэр үед
хэмжээшгүй нэмэгдсэн. Тиймээс ухаан таахуу хатан олон нууц хуйлдаан зохиож өөрийнхөө гарын хүн өнөх үнж Тэмүүдрийнхээ оролцоотойгоор хууль ёсыг зөрчин шид болыг хун тайжд өргөмжилж Тэмүүдрийг 2 дахь удаага засаг тэргүүлэх төв бичгийн мужийн баруун гарын чинсангаар томилох зэргээр дураар авирлаж гарсан байна. Гэтэл күнзийн сортлыг дагаж төрийг дээдэлж чин шударгуу зүтгэх үзэлтэй хятад түшмэл сайдууд таж хатны тэр баруун гар болсон залхаа Тэмүүдрийг шунхаа залхаа түшмэл буюу эхэс дээдсийг мэхлэх замаар аргандаа оруулан хэмжээгүй эрх дарахтаа болж төрийн эрхийг хувийнхаа баяжих жигшүүрт зорилготой ашигладаг ёсгүй сайдын бит дүр хэмээн жигшиж байлаа. Ер нь хэдэн мянган жилийн уламжилт түшмэлийг сургах шалгаруулах нарийн дэг ёсоор бэлтгэгдсэн хятад түшмэл сайдууд төрийн хууль ёс зүйг нарийн эрхэмлдэг байсан гэдэг нь Юан улсын сударт тодорхой олон жишээгээр батлагдсан байдаг. Их дагны түүх, зурагт ном, Монголын сүүлчийн хааны хатан, Эрдэм төгс, Энэрэлт их дагн Дондов Дулам хатны тухай ном, зохиолч Шүүдэр цэцэг, зураач Гэрэл цэцэг. За жишээлх юм бол энэ сэдвүүдэд төдийлөн хамаагүй ч гэсэн өмнө нь миний нэг уншиж исэн жишээ байдаг. Сүүлд Юан гүрний сүүлчийн хаан болж тариачны бослогоор Дайдуу хотоос хөөгдсөн Тогоон Төмөр хааны үед болсон нэг явдал. Тогоон Төмөр хаан өвөгдөөд одоо эзэн Хувлаа хааны зарилгыг зөрчөөд Солонгос шивгчэн Ки хатныг их хатнаар өргөмжилсөн гэдгийг одоо түүх сонирхогчид сайн мэдэх бах. Энэ Ки хатан ингээд төрийн бүх хууль ёсыг зөрчиж дураараа авирлаж Ки хатны хамсаатан энэ Солонгос олон ийм хүмүүс Юан гүрний сан өмөргийг хоосолж гин ёсыг зөрчиж гин гэдгийг одоо нэгэн хятад түшмэл одоо хаанд айлтгал өргөх болсон. Тэгээд тэр айлтгалыг өргөсөн хүнийг мэдээж эрэг Тогоон Төмөр хатандаа хэлнэ. Хатан нь тэр өөрийнх нь эсрэг айлтгал өргөсөн хүнийг заавал цаазлна гэдгийг бол тэр хятад түшмэл мэдчихсэн. Тэгсэн ч гэсэн тэр айлтгалыг өргөхөр болсон. Тэгэд бусад Монгол болон уйгур өнгөтнүүдэн түшмлүүд нь та одоо ингэж айлтгал өргөх юм бол ямар ч авралгүй одоо хаан эзэн Тогоон Төмөр бол ерөөсөө тэр буян хотог гэдэг тэр Ки хатны эсрэг юу ч хийхгүй гэдэг нь тодорхой. Тэр чинь хамгийн хайртай хатан нь тэр бүх хууль ёсыг Юан гүрний одоо журмыг зөрчиж шивгчнээ их хатанд залсан хаан шүү дээ. Та хайраа амиа дэмий өргөх нь гэж хэлэхэд тэр хятад түшмэл одоо эзэнт төрийнхөө одоо ёс журмын төлөө өчүүхэн сайд миний ам одоо тийм хайран бишээ гэж хэлээд тэр айлтгалыг өргөсөн. Тэгээд одоо өрөх бүлээрээ цаазлуулсан байдаг. Тэгээд энэ гэтэл чин одоо бусад Монгол түшмлүүд сайдууд тэр айлтгалыг өргөөгүй Ки хатан яаж дураар авирлж байгааг харж исэн ч гэсэн амиа хоохолоод ингээд хаанд юу ч хэлээгүй өнгөрсөн байдаг. Энэ бүхнээс нь харахад энэ хэдийгээр дээр нь Монгол хаан байгаа ч гэсэн тэр Юан гүрний төр гэдэг бол тэр күнд суртлаар хүмүүжсэн хятад түшмлүүдэд бол үнс зүтгэх ёстой тэр эрхэмлэл нь байсан байгаа. За тэгээд таж хатан Тэмүүдөр Чинсан хоёрын энэ ёс бус авирыг күнзээ сортолт хятад түшмлүүд дотроо эсэргүүцэж байхад Монгол, уйгур, түрэг, перс, төвд, тангууд угсааны ноёд түшмлүүд огт эсэргүүцээгүй зарим нь бүр элтэд хөхүүлэн дэмжиж хуан тайхуу хатанд нүүр тал олж авах бодож байсан байна. Гэхдээ багасаа күнзийн суртлаар Ли мөн багшийнхаа гараар хүмүүжсэн аюур барууд хаан л харин хятад түшмэд сайдуудынхаа тэр одоо шудраг ёсыг эрхэмлсэн тэмцлийг дэмжиж аль болохоор хятад түшмлүүдээ томоохон албанд томилох тийм санаа бодолтой байж заримдаа таж хатандаа зөрчилдөн байж томилдог байсан. Аюур барууд хааны багш Ли мөн Жангуй нар болон эдэр залуугасаа хаанд үнэнчээр зүтгэсэн онгод угсааны Жао Шиан, хятан үндэстэн Сяо Бажу, тангад үндэстэн Ян Дорж нарын хүмүүс одоо тэр аюур баруудын хамгийн ихтгэлтэй зөвлөгөөд байсан. Хэдэн аюур барууд хаан одоо ачлал тахимдуу зөөлөн ээжийнхээ үгнээс гардггүй ч гэсэн өөрийн гэсэн бас бодолтой аль болохоор Тэмүүдрийн тавиулсан хүмүүс гэхээсээ илүү одоо өөрийнхөө тэр Лим мөн багштай хамтдаа сонгосон тэр үнэнчээр олон жил зүтгэсэн хүмүүсээ илүү итгэдэг байсан байгаа. 1317 оны 7 дугаар сарын 19
Хааны гол зөвлөхүүд Сяо Байжуу янд орж нараас Тэмүүдөр Чансанг залт шунхаа хууль ёс зөрчин баяжж байна хэмээн буруутган хаанд өргөх хүчиг барьсан байна. Энэ нь их хүү хоёрын далд зөрчил улам ил гарсан хэрэг байсан. Тэмүүдэрч гიშгэх газаргүй болсноо мэдэж таж хатнаас аврал ирэн очоод таж хатны зарц боолынх нь оромжинд бүр нуугдсан байна. 3 хоногийн дараа хаан Тэмүүдрийг төв бичгийн мужийн баруун гарын Чансангийн албан тушаалаас зайлуулах зарлагт мутраа дарж тамгаа дарсан. Аюур Барват хаан залхаа Чансанг шийдэхийг ингэж тушаасан ч гэсэн дотроо сэтгэл нь хямраад эзэрхэг түрэмгийн их хатныхаа уур хилэн хөдлөхөөс имээсээр л байсан. Эцэст нь Тэмүүдэр ноёныг шийдэхээсээ түтгэлзээд зөвхөн Чансангийн албанаас нь зайлуулах төдийгөөр л өнгөрөөсөн байдаг. Жилийн дараа гэхэд таж хатан өөрийнхөө үнэнч гар хөлийг буцаагаал төрд татан оруулахыг оролдож хаан хүүгээ ятгсаар байгаа. Хун тайж шид улын багш Тайзы Тайшээ гэдэг тэр тушаалд нөгөө залхаа Тэмүүдэрийг томилж чадсан. Тайзы Тайшээ гэдэг нь төрд бодит эрх мэдэл тийм их биш ч гэсэн ирээдүйн эзэн хааны багш учраас хожим Хун тайжийг их хааны сэнтэд залрахын цагт буцаал эрх мэдэлд хялбархан хүрч болох хааны хамгийн шадар хүн болох тийм магадaltaй алба байсан байна. Ингэж ирээдүйн хаан эзнийг хүмүүжүүлэх, сургах хүн чинь хамгийн ёс зүйтэй, эрдэн боловсралтай хүн байх нь зөв хэрэг. Гэтэл таж хатан эрх мэдлээрээ дайламдуулж бухшиг зүтгэсээр байгаа Чансангийн албанаас зайлуулагдсан бүр хүнд ял хүлээх ёстой баруун гарынхаа тэр үнэнч ийм албатайгаа Хун тайжийн багшаар тавьчихсан. Ингээд залхаа Тэмүүдэр Чансанг эсэргүүцэн түүнийг хүн дээр яллаж шийтгэх тухай өргөх бичиг барьж байсан 40 гаруй хятад түшмэд дахиад хаанд хандаж Юан гүрний ингээд дээд хууль ёсыг зөрчсөн энэ залхаа түшмлийг Тайзы Тайшээ болгож хэрхэвч үл болно ирээдүйн хааныг буруу хүмүүжүүлнэ хэмээн эрс эсэргүүцэн боссон. Гэтэл шийдмэг бус зантай Аюур Барват хаан төрмгийн ааштай ихийнхээ эсрэг зогсгоос бас л төдгөлзээд зүрх нь хүрээгүй. Яо олсын судрын 26 дугаар дэвтэрт бичснээс үзэхэд Аюур Барват хаан төрөлхийн нэгүүлсэнгүү тахимдуу цэцэн мэргэн хичээнгүү гигэн зантай хүн байсан. Түнчлэн тайхан уг асрахтаа угаас багаас тогтсон зангаа хуурахсан үгүй гэж бичсэн байдаг. Тайхан уу гэдэг нь их таж хатныг хэлж байгаа хэрэг. Та бүхэн санаж байгаа бол өмнөх подкаст өгүүлснээр Аюур Барват бүр балчирхан хөвгөн байхдаа тэр хувааж өвд Лимүн багшийнхаа сургаснаар ээжийнхаа бие лагшин өглөө болгон орж асуудаг ямар хоол унд идэж гин гэдэгт нь санаа тавьж асардаг тэр зангаа өөрчилж чадаагүй юм байна л та. Нөгөө талаас Аюур Барват хааны хятад түшмлийг дэмждэг үзэл нь Юан гүрнийг ноёрхогч үндэстэн Алтан ургийн Монгол язгууртнуудын таалалд бас төдийлөн нийцгүй байсан болохоор Монгол ноёд таж хатныг илүү дэмжиж Тэмүүдэрийн эсрэг айлтгал өргөж байгаа тэр хятад түшмлийн хандлагыг ерөөсөө оошохгүйсэн болохоор угаасаа тийм өөрийнхөө байр сорин дээр бүр хэд зоримог зогсож чаддгүй халирхаадуу зантай Аюур Барват хаан шийдвэртэй хөдөлж Тэмүүдэрт хүнд ял оноож чадаагүй юм байлээ. 1320 оны 2 дугаар сарын 16 залуухан Аюур Барват хаан гинтл лагшин чилэрхэж хэвтэрт орсон. Ийхүү Аюур Барват хаан 9 жил Юан гүрний төрийн жолоог атгаад 35 наснда Дайдуу хотын Гуантан гэдэг ордонд наснаас нөгчөж тэнгэрт оцжээ. Хааныг таалал болсноос 3 хоногийн дараа өнөөхөл айхтар таж хатан үнж гар хөл болсон нөгөө нэг залхаа Тэмүүдэр гэдэг этгээдэг 3 дахь удаага төв бичгийн мужийн баруун гарын Чансанд томилох тушаал болгосон нь бүр төсөөлшгүй санагдаж байгаа. Бодолтой тэр үед их засаг хууль ёс ямар хатуу байсан бэлээ. Урд нь удаадараа ингэж улсын сан хөмрөгт гар дүрсэн хууль ёсыг зөрчиж залхаа аргаар баяжсан албан тушаалаасаа энэ Чансан баруун гарын Чансан гэдэг чинь Юан гүрний засгийн газар штэ. Тэр засгийн газрыг тэргүүлжсэн шадар сайдын албанаасаа хөөгдөжсэн хүн 3 дахь удаага дахиад Чансан болно гэдэг таж хатан хэдий дураараа дургиж дунд чөмгөрөө жиргэж ирсний баталгаа байгаа. Эцэг хааныгаа таалал болоход хүү шид болох хунтайч нь асар хэмэгнэж гашуудан ёрог дээл өмсөд өдөрт ганцхан аягш шингэн бодоо хүртэж эмгэнэл илэрхийлж байсан гэж Юан гүрний сударт тэмдэглэсэн байна. Хунтайж
Күнзийн сурталаар хүмүүжсэн учраас ачлалт хөөгөөний ясыг баримталж хаан эцгийнхээ оронд эзэн суухыг төдийлөн яарахгүй байлаа. Энэ нь ч бүр эрх мэдэлт шуналтай эзэрхэг төрөмгийн төрийн эрхийг айл хэзээний албан бусаар гартаа авчихсан эмэг их таж хатанд нь бүр завшаан болж таж хатан ёстод улам даварч гарсан. Таж хатны далбаанд ор төр тэрслэгч залхаад өнөөх тэмүүдэр чансан өс хонзонгоо авахар хөдөлж аюур барууд хаанд айлтгал өргөж өөрийнх нь эсрэг тэмцэж байсан өс дайснууд нөгөө нэг үнэнч хүрийн зүтгэлтэн Сяо Байжуу ян дорж тэргүүтэн төшмөл сайдуудыг баривчлан хатны өргөнд аваачиж тамлан байцааж гарсан. Ямар ял тулах вэ гэхээр тэр хүмүүс ямар ч хууль ёсыг зөрчөөгүй учраас аргагүй ирэхэнд Хуан тайхууд таж хатны зарилгыг аимшиггүйгээр зөрчсөн гэдэг хэл сэргээр ялалсан байна. Цэцэн ухаантай, ёс зүйтэй, ян дорж сайд юаши түшмэл байхдаа би чамайг цаазал суугаа гэж өс санаж айлтгал өргөж байсныг санаж гинөө. Гэтэл түүнийг миний айлтгалыг таж хатаа эсэргүүцсэн. Хэрвээ би тайхуугийн зарилгыг зөрчсөн бол чамайг үдэд амьд үлдэх байсан юм уу? Тэгэхээр би таж хатны зарилгыг зөрчсөн байна уу гэж ам асуухад Тэмүүдөр үнэхээр хэлэх үггүй болсон. Таж хатны зарилгыг зөрчсөн гэвэл харин ч нөгөө өмөрч байгааг нь эсэргүүцэд Тэмүүдрийг цаацалсан байх ёстой. Гэтэл таж хатны зарилгыг дагсандаа л Тэмүүдөр амьд үлдсэн шүү дээ. Тэгээд эцэст нь Тэмүүдөр юуши төшмлүүдийг аваачаад ян доржийг одоо төрийн эсрэг хэрэгтэн гэж гүтгүүлэх санаатай ингээд нүүрэлдүүлсэн. Тэгсэн чинь янд орж өөрийнх нь захиргаанд ажиллаж исэн тэр хоёр төшмөлийн нүүрлөө нулимж та хоёр төрийн юу шиг төшмлүүд атал ийхүү гүтгэлэг хийхээр гахаа нохоо мэт явхаасаа ичгүй байна уу гэхэд тэнд байсан бүхэл төрийн албан агчид бүгд ичингүүрэн хариу дуугарч чадахгүй доошоо харж байсан гэж түүхэн сурвалжид тэмдэглэсэн байна. Арга ядсан залт Тэмүүдөр сайд шадуул хунтайжд очиж тэдгээр ноёд төшмөлийг цаазлаач гэж ятгсан. Хэдий ингээд хаан ширээнд цугаагүй ч гэсэн хун тайжвал төрийн одоо шийдвэр гаргах эрхтэй байсан. Тэмүүдөр чансанд угаасаа дургүй байсан шадуул хун тайж тэдгээр төрт үнэнчээр зүтгэсэн сайд төшмөлийг хатуу шийдэхээс татгалзан янз янзын арга саам хийж хойшлуулж байсан ч гэсэн тэр шодрох төшмөлүүдийн хувь тавилан харамсалтай нь айл хэдийнэ залхай Тэмүүдөр төрмгийн таж хатны тааллаар шийдэгдчихсэн байсан юм байлээ. Юан гүрний төрт шударгаар зүтгэсэн тэр төшмлүүдийг Дайдуу хотын хэрмээс гарган цаазаар аваачиж хамаг хөрөнгөний хураасан тэр өдөр тэнгэр хормост эсэргүүцэх мэт асар их шуурга дэгдэж тэнгэр бүүдийн харанхуулж байсан гэж Юан гүрний содор тэмдэглэжээ. Хэдий хүслэнгээс сул дорой зөөлөн зантай гэгдэгч хун тайж шад бол эмэг ихийнхээ дохиод зангаагаар нь утсан хүүхэлтэй байхыг бас л хүсэхгүй байл. Хааны хойноос эмгэнэн гашуудах ёслол дуусч 1320 оны 4-р сарын 20-нд Даамын харшид Шид бол хун тайж их хааны ор суужээ. Шид бол хаан эмэг их таж хатанд тэнгэрийг дүрмлэж богдыг мандуулсан нэгүүлсэнгүй өршөөлт чигч ёст хутагт ишт төгс эрдэмт инх амгалан буянт баясгаланд үзэгслэн тутгаж бишрэлт ивэлт тай Хуан тайхуу гэдэг хэрэгэм хайрлсан. Ер нь ингээд таж хатныг л одоо алдаршуулан мандуулах гэж Юан гүрний хаан их суурьнд залагддаг юм шиг л байдал ингэж тогтоод байсан байгаа. Өөрийнх нь хоёр хүү одоо ингээд ач хүү шид бол гэл бүгд л хамгийн түрүүн гаргасан бараг зарилгууд нь дандаа л таж хатны энэ яруу их шиглэнд цол хэрэгмийг хайрлах алтан хасбуу тамга дэвтэр хайрлах гэдэг ийм л зарлиг гарах болж хувирсан. Ингэж Хуан тайхуу байсан таж хатан тайхуу Хуан тайхуу болно гэдэг нь хошоо Хуан тайхуу болж байгаа гэсэн үг. Ингэж таж хатан Хуан тайхууг хэрэгмээ бүр дээшлүүлж өмнө нь хинч хүртэж байгаагүй шахуу тайхуу Хуан тайхуу хатан гэдэг өргөмжлөлтэй болсон. Шад балхаан эмэг ихтэй инхүү тайхуу Хуан тайхуу хэрэгэн өргөмжилсэн зарилгаа бүр тусгайлан болгосон байна. Уг нь хаан өөрийнхөө төрүүлсэн ээж төрүүлэн дээд өргөмжлөл цол хайрлах нь зүүн хэрэг байтал. Эзэн суурин заларсан хаан бүрл дандаа таж хатанд өргөмжлөл цолны дээдийг хайрлж байсан л энэ байна. Таж хатны мөнхийн дагавал өнөөх үл бүтэх долтой Тэмүүдөр сайд нь улам чих эрх мэдэлтэй болж даварсаар даагүй орон дээр гарна гихч болж байлаа. Тэмүүдөр дан өөрийнхөө гарын хүмүүсийг Юан гүрний төрийн
том албан тушаал, яамд, цэрэг айрам, шүүхийн толгойд нь томилж өөрийнхөө төрсөн хөвгүүдийг өндөр албан тушаалд тавьсан байна. Аюур барууд хааны үед Тэмүүдэрийг эсэргүүцэн цээрлүүлэхийг шаардж байсан хятад түшмдийн үлдэгдлийг төрийн албанаас зайлуулахыг таж хатан тушаасанд Шад бол хаан татгалзаж тэдний ариун туршлага, үнэнч зан чанарыг юан гүрний төрд хэрэглэх нь зүйтэй шүү дээ. Түшмэд гагцхүү бурууг үйлдсэн цагт нь л албан тушаалнасаас нь халах нь зүйтэй шүү дээ гэж эмэг эхийг эсэргүүцсэн. Ийхүү ачхуугийнхэн шийдэмгий зан дахиад таж хатны дургу хүргэж эхэлсэн байна. Багасаа л сул шийдэмгий бус зантай байсан болохоор өөрийнх нь утсан хүүхэлдэй болж таж хатан араар нь төрийг дураараа залж болно гэж сонгосон ачхүү нь ингээд хаан сэнтэд сунгуудаа эмэг эхийнхээ эсрэг босч эхлэхэд таж хатны дургу дээд зэгтээ хүрсэн. Тэгэд дөнгөж хаан болсон нялх шахуу залуухан ачхүүгээ хаан сэнтигээс зайлуулах арга самыг нөгөө тайхуу ухаан тайхуу хатан ч бодож эхэлсэн байгаа. Бүр үнэхээр аимшигтай. Төрсөн эмээ ээж нь ачхүүгийнхаа эсрэг зайлуулна гэдэг чинь ерөөсөө амийн хорон л гэсэн үг шүү дээ. Эрх мэдлийн төлөөх шунал гэж ийм аимшигтай байдаг байна. Ачхүүгээ хаан сэнтэд залраад 2 сар болж ахт нь тэрээр би энэ хүүхдийг том буруу хүмүүжүүлсэн байна. Буруу бодож явж хэмээн халаглаж байсныг Юан гүрний содорт тодорхой тэмдэглээд үлдээсэн байна. Хөгшин хатан Шад болын их өөртөө дүү отхон ач ань ван удас бухаа гэдэг хүүг хаан болгох шинэ хуйлдаан сэдэж эхэлсэн ч тэр нь тун чудалгүй илчлэгдсэн байна. Миний тэмдэглэл Ану хатан Хотолон гүнж их дагнтай 3 багц дэвтэр 24,000 Энтер ном Majestic Мэр номын дэлгүүрт. Бодолтой одоо бүр ачхүү 2 ачийнхаа хооронд хуйлдаан зохиосон гэд бодохоор бүр ухаан санаанд багтмааргүй. Нөгөө монголчууд чинь нэг хүн ээж болохоор л нэг бүр сахиусан тэнгэр болцдог. Эмээ хүм гэдэг бол бараг бурхны буралбаа гэж боддог. Бас тийм биш шүү. За ингээд хааны ордны хаан бүхэн нүд чихтэй гэдгсэн биш үү дээ. Шад бол хааны үнж зөвлөх байжуу сайд төр эргүүлэх хуйлдаанд оролцсон этгээдүүдийг яаравчлан баривчилж цаазлахыг санал болгоход залуу хаан бас л эргэлзэж тайхуу ухаан тайхууг эсэргүүцэл яадаг болдоо гэж тэнэгэлцээр л байсан. Хаант төрийн эсрэг хуйлдана гэдэг эзэнт төрд тэрсэлсэн хүнд ялтай үхэх цаацтай хэрэг. Хааныг зайлуулах хуйлдаандаа ч илэрхий болсон учраас ямар ч өршөөл байхгүй л гэсэн үг. Эцэст нь Шад бол хаан зарлиг гаргаж хуйлдаанд оролцсон бүх этгээдийг цаазаар аваачихтаа төрсөн дөө их өөртөө удас бухаа вангч гэсэн өршөөсөнгөө. Арга залт эзэрхэг хатанд тажийн гайгаар ингэж цэл залуухан хүнд гим хоргүй явсан ачхүү удас бухаан цаазлагдсан. Үнэхээр харамсалтай байгаа зү. Таж хатан ингэж эрх мэдэлт шунаагүй бол зүгээр л тэр ван гэдэг цолтойгоо дайдуу хотод сайн сайхан амьдрах байсан залуухан алтан уургийн язгууртан шүү дээ. Жамуухын үеэс уламжлал болсоор ирсэн алтан уургийн дээдсийн ариун цусыг асгаруулахгүй амийн тасалдаг ёсоор хөөрхий удас бухааг номны хөвчний утсаар хоолойг нь боомлж алсан ажээ. Хааны хишигтэн цэргүүд Шүньян ван удас бухаагийн өргөөг битүүмжлэн бүх хөрөнгийг улсын санд хурааж авсан байна. Одоо Шадвал хаан Тэмүүдөр хэмээх залхаа этгээдээс ангижрах хэрэгтэй байлаа. Шад болын үнж зөвлөх байжуу сайд төв бичгийн мужийн 100 гарын чансан боллоо. Гэхдээ хамаг эрх мэдэл баруун гарын чансанд байдаг шүү дээ. Байжуу бол эзэн Чингис хааны 9 урлагийн нэг бүр мухлай жанжны удам учраас Монгол ноёдын дунд болон алтан уургийн дээдсийн дунд асар их нэр хүндтэй хүн байсан. Тиймээс Шад бол Байжуугийн энэ нөлөөллийг ашиглаад залхаа түшмэд Тэмүүдрээс салах санаатай байжээ. Шадвал хаан Байжуу чансан 2 күнзийн суртлаар улсыг засах реформ хийх гэж ирмэлцэн таж хатан залхаа Тэмүүдөр чансан 2-ын дургуйцлын галыг бүр өрдөж өгсөн байна. Тэгж ашгүй золоор 1322 оны 10 дугаар сарын 2-нд өнөө залт Тэмүүдөр чансан нас нөхчөж Юан гүрний төр арай гэж тэр залхаа этгээдээс салсан байна. Энэ тухай Юан гүрний судрын залхаа түшимлийн шаштрт тунж тодорхой бичсэн байдаг юм.
Тэмүүдрийг оршуулсан хойно Юши түшмэл Гайживан сүн инар Тэмдэр дээд төрийн хишгийг үтээрхэж доод иргэний хүслийг огоорсон учраас түүний шарил дээрх чулуун хөшөөг эвдэж сүйдэг байс зохилтой гэж хаанд айлтгсан байна. Энийн жишээд бол хаан хүлээн авч тэр залт түшмэл Тэмүүдрийн хөшөөг эвдэж залхаа аргаар хураасан хамаг хөрөнгийн хуу хурааж улсын санд тушааж сая л нэг юм энэ гайтай этгээдээс Юан гүрний төр нэг мөсөн салсан байгаа. Гэсэн жишээд бол хаан өөрийн хөнөөхийг санаархаж хуйлдаан зохиосон эмэг ихтэл гар хүрч огт зүрхлээгүй. Уул нь булган хатанч цаазлагдчихсан бахад таж хатан айл эрт тэр гимгүү өөрийнх нь хуйлдааны улмаас цаазлуулсан удас бух вантай хамт цаазлуулах ёстой байсан. Төрд ингэж асар их мэдлийг атгаж байсан таж хатныг зайлуулах нь тэр үед төдийлөн бэхжиж чадаагүй байсан шад бол хаанд амаргүй байсан байгаа юм л да. Харин эмэг их нь ачгүйгээ үзэн ядах болсон. Дахиад зайлуулна гэсэн үг. Юан улсын сударт өгүүлснээр таж хатны ингэж төрсөн ачтаа өөрлөсөн өс хонз нь бүр даамжирсаар өвчин болж исэн. Шад болыг баг олчирт нь ажиглаж даруу дөлгөөхөн хүлцэнгүй доороо зантай юм чинь би гарынхаа үзүүрээр хүснээрээ хөдөлгөж чадна гэж тооцоод хүслэнг бүр зайлуулан байж хун тайжаар сонгосондоо таж хатан байдгаараа харамсан шогширч байсан гэж гэл боддоо. Үнэхээр дэндүү хорон санаатай хорчин хатан байсан байгаа. Гэсэн ч үнэнч гар хөлнөөс нь Тэмдэр Чинсангийн үхснээс хойш хорон санаат хорчин хатан ганцхан сарын дараа 1322 оны 1-р сарын 1-ний өдөр амьрлаж орчлон огоот орхисон байна. Ингэжлээ Юан гүрний төр эзэрхэг таж хатны гараас чөлөөлөгдөх өдөр иржээ. Таж хатныг их хааны эмэг их Хуан тайхуу хатны ёсоор өндөр хүндэтгэл үзүүлэн сүр хүчтэй ёслол хийж оршуулсан байна. Уул нь эн чинь төр тэрсэлсэн гэмт хэрэгтэн гээд бүр цаазлуулах ёстой хүн шүү дээ. За тэгээд 1323 оны 4-р сарын 2-нд Шад бол хаан төв бичгийн мужийн баруун гарын Чинсан өнөөх мухлайн удмын Байжуу ноёныг илгээж таж хатанд илэрхийлэн өргөсөн язгуурын богд хатан гэдэг цол хүртэл нэхэн өргөмжилж дээдсийн сүмдэх Шинзун хаан Дармабала буюу талигч болсон эр нөхрийнх нь тахилын сүмд хамтд нь шүтэн болгож тахих болсон. Юан улсын сударт таж хатны тухай бичгтээ таж хатны зан авир цэцэн сэргэлэн 3 эзэн хаанд зөвлөж тусалсан гавьяатай. Гэвч тэрээр хэлж хийхдээ хичээнгүлэн болгоомжлохыг үл ойшоох болж төрийн жолоог атгаснаас хойш дур зоргоороо авирлах нь хэрээс хэтэрсэн. Ордны дотоод хэргийг хөхүүлэх эренчин бол хариуцаж бусад хэргийг хатны итгэмжит сайд Тэмүүдэр гэгчин зал мэхээр шийдэж засгийн хэрэг туслан шийдгэгч түшмэл Жангуй нарын үнэнч зүтгэлтнүүдийг хүртэл дураар загнан зандчих буюу бүр тэдэнд гар хүрч төр засгийг өөмөлн самруулахын зэргээр үйлдэггүй хэрэг гэж ганц ч үлдээгүй. 15 жил таж хатан Юан гүрний хамгийн дээд өргөмжил бүхнийг хүртэж эрх мэдлийг атгсан хатан байв. Түүний улс төрийн ажиллагаа 1333 он хүртэл үргэлжилсэн. Хааны ордны асар их зөрчил хямралын ихийг тавьсан боловч сайн тал нь тэрбээр бурхны шашин, бомбын сортол, соёлын үйл хэргийг ямагт хөхүүлэн дэмжиж ирсэн ном эрдэм шашин соёлыг эвээгч хатан байваа гэж дүгнэн бичсэн байт юм байна. Таж хатан насан илснээр түүний хутгсан хор ерөөсө дуусаагүй гэд боддоо. Хатныг бүр таалал болсон хойно таж хатны талынхнаас үлдсэн хүмүүс нь Юши Дафу түшмэл тэгшиг тойрон хүрээлж Шад бол хааныг хороох хор найруулж хуйлдаан эхлүүлсэн байдаг. Ер нь бодоод хахад бараг хатны сүнс нь үлдчихэд ачгүйгийнхаа эсрэг хуйлдаан зохиосон гэсэн үг шүү дээ. Хатны үлдээс нь тэр хортой хүмүүс. Тэгш түшмэлт нарын хоржин хатны талынхан Шадул хааныг Шадар Чинсан Байжуугийн хамт Шандуугаас дайдуу хүрэх замдаа буудалсан Нан Подиан гэдэг өртөн дээр нь хороосон. Ингэж Шадул хаан тэнгэр дотсон эмэг ихийнхээ гар хөлүүдийн гарт харамсалтайгаар хөнөөгдөж Юан гүрний хаад ерөөсө урт наслахаа болсон юм аимшигтай уламжлалт тогтсон л гэсэн үг юм да. За ингээд Юан гүрний төрд асар их нөлөөтэй байсан хошоо Хуан тайхуу гэдэг цол хүртэж явсан. Тэгэд залуу цагтаа бол
одоо билүүсэн хатны хүнд хэцүү амьдралыг туулж хүүхдүүдэд хүмүүжүүлж явсан боловч сүүлдээ ингээд төрсөн хөвгүүдээ хаан болсноос хойш ингээд ааш зан нэвдэрч төрийн эрх мэдлийг гартаа хатгаж хаадын араар ингээд бүр өөрт байх ёсгүй эрх мэдлийг хатгаж исэн ийм нэгэн хатан Юан гүрний үед байжээ. Дагийн хатан, таж хатан гэж хоёр өөрөөр нэрлэгдэжсэн энэ хатны түүх бол асар сонирхолтой. Тэгээд энэ 3 хэсэг подкастт багтаах гэж таж хатны талаар үлдсэн маш олон одоо их сурвалжуудыг нэлээд их товчилж ярьлаа. Би одоо өмнө нь таж хатны түүхийг уншиж л байсан. Гэхдээ бас ийм нарийн анхаарч уншаагүй юм бэлээ. Зохиол бичиж авах үед тэр нэг бяцхан өгүүлэг байгаа шүү дээ. Тэр хэлсэн эрвээхэн сүнс номонд орсон энторын цэцэг гэдэг өгүүлэгт бол нөгөө таж хатны амьдралын ихэнх үе тэр хуажууд, цөллөгчүүд буцаж ирээд тэр харах усан чинсангийн тусламжаар одоо хаан суух эрхтэй хүүгээ хаан болгох гэж тэр Булган хатны эсрэг тэмцэжсэн тэр тэмцэл нь бол эерэг зөв зүйтэй тэмцэл байсан болохоор эргээр битсэн. За тэгээд бүтнээрээ бол энэ хатны амьдрал төгсгөл хэсэгтээ бүр аимшигтай төрсөн ач хүүгээ ингээд хөнөөцөн бүр нас нөхцсөн хойноо хүртэл гар хөлийнхаа одоо гар хөл болсон тийм үнэнж хүмүүсийнхаа гараар шад бол хааныг хүртэл хөнөөхөд ингээд бүр нас орцсон хойноо оролцсон байгаа байхгүй бүр аимшигтай. Ийм хатны түүх бол ер нь Монголын түүхэн хаттын дотор их ховорхон байдаг. Өгөөдөө хааны Турхан хатан бол хажууд нь зөвөр шалахгүй хүн байсан байлээ. Бүр хорчин талаасаа шүү дээ. Тэгэд бүр ер нь тэгэд бүр том зохиол бичт юм уу гэж бүр хорхоо өрлөө. Нөгөө Ануу хатан гэдэг өгүүлэгнийхаа төгсгөлд бэлгүү номж Эренчингой хэрвээ миний чадал хүрвээс хайр дурлалдаа унжих оронж энэ Монгол хатны тухай арамаан бичих болно гэд амлцсан байдаг шиг одоо энэ таж хатан гэдэг подкастынхаа эцэст бараг л арамаан бичмээр кино ичмээр санагдлаа. Ингэж их хор найруулна гэдэг бол нэг талаас чадвар, нөгөө талаас бүр аимшигтай эрх мэдлийн төлөөх шунал гэсэн үг юм да. За ингээд түүхэн подкастуудыг сонирхон сонсдог, дэмждэг, subscribe дарсан бүх дагагчдаа баярлалаа. Санал бодлоо комментар бичээрэй. Би бас хариулна. Цаашдаа подкастныхаа чанарыг бас улам сайжруулна гэж хичээж байгаа шүү. За тэгээд дэлгэцэн дээр байгаа дансанд дэмжлэг илгээвэл маш их баярлах болно. Өмнө нь дэмжлэг илгээсэн үнэнч дагагч уншигчдаа гүн талархал илэрхийлье. За энэ подкастыг хийхэд үнэхээр их цаг хугацаа, хүч хөдөлмөр зарцуулсан бас манай ажилтан бит хоёр хөдөлмөрлсөн гэдгээ хэлэхэд таатай байна. Баярлалаа. Дараагийн подкаст хүртэл баяртай.